том компани байгаа. За энэ компани тухай хэдүүлээ өнөөдөр мэдэж авахын тулд энэ үндсэн 3 агуулгын дагуу гэхдээ хэдүүлээ атомтой танилцсан. За нэгдүгээр атоми гэж яг юу хэлээд байгаа юм бэ те? Хүмүүс одоо ингэ атоми хэлээд. Атомыг бүгдээрээ сонсч байсан мэдчихсэн биз дээ. Тийм үү? Тийм. Юуны тухай яриад байна хэдүүлээ өнөөдөр ойлгоё. Хоёрдугаар атоми бусдаас юугаараа ялгаатай онцлогтой юм бэ гэдэг мэдчихэе те. Бусдаас юугаараа ялгарч байгаа. За үүний дараагаар энэ атомыг чи яаж ажилтдаг юм бэ те? Энэ систем гэдэг байгаа зүйл чи юу юм бэ? Хэрхэн ажилтдаг талаар хэдүүлээ мэдэж авцгаая. За атоми гэдэг нь 2009 онд өмнө Солонгос улсад байгуулагдсан шууд худалдааны маркетингтэй онлайн платформ. Маш олон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн атомид манд байдаг. Атомигийн өөрийн одоо нэрийн бүтээгдэхүүн бол 600 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд атомид байдаг. Энэ дундаасаа Монголд бол 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд яг худалдаалагдаж байгаа. Ийм өргөн сүлжээтэй дэлхийн 54 улсад үйл ажиллагаа явуулж байгаа ийм онлайн network маркетингтэй компани байна. За атомик компани маань дэлхийн шууд борлуулалтын шилдэг 100 компани 10 дугаар хэрэглэгдэж байгаа. 2009 онд байгуулагдсан компани одоо хэддүгээр чигсэж байна? 10 дугаар чигсэж байна. Энэ бол маш хурдцтай өсөн дэвшиж байгаа гэсэн компанийг харуулж байгаа. Хоёрдугаар дэлхийд даяар нийт 15 сая атомигийн идэвхтэй гишүүд байна гэж. 15 сая идэвхтэй гишүүд байна. Энэ хүмүүс бол атомигийн үр ашгийг аль хэзээ мэдээд үйл ажиллагааг явуулж байгаа юм. Хэрэглэгч гишүүд байна. За 3 дугаар жилийн борлуулалт нь 2.2 тэрбум ам долларт хүрсэн гэдэг маань маш их хэмжээний борлуулалтыг хийн гэдэг. Атомыг хийдэг байна. За сүүлийн нэг юуг харуулж ийм гэхээр энэ нөгөө буцаа олголтын дүнг харуулдаг байна. Ер нь бол нийт борлуулалтын 3-5% нь бол компаниуд дээр одоо буцаагддаг юм байна. За буцаагддаг гэж гомдол гардаг гэсэн үг шүү дээ. Энэ бүтээгдэхүүн болохгүй байна. Эсвэл одоо дефекттэй байна те. Хашил өгч ин гэдэг юм гээд энэ буцаалт хийдэг байна. А гэтэл атомигийн буцаа олголт бол 0.2% гэж. 0.2%. Энэ бол ерөөсөө буцаалт байхгүйтэй адилхан. Тийм байгааз 0.2%. Тэгээд сая нөгөө бид гэж ярьсан шүү дээ. Атомик компани үүсгэн байгуулагч Пак Хангил гэх захирлын видео хэдүүлээ харлаа тийм. Энэ хүн юу гэдэг юм гэхээр атомигийн бүтээгдэхүүнийг насан туршдаа үнгүй хэрэглэх боломжийг та нарт олгоё. Хэрвээ энэ бүтээгдэхүүн таарахгүй тохирохгүй бол буцаагаа давид солиод өгье. Тэ? Тэр хүн бол нэг занталж байгаа таарахгүй нэг авчигвал буцаагаа аваад иж болно доо тийм. Гэтэл тийм таарахгүй байх, тохирохгүй байх бүтээгдэхүүн ерөөс атомид дээр яах нь байдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр бүтээгдэхүүн ямар байна? Чанартай байна уу, чанаргүй байна уу? Бүтээгдэхүүн чанартай байна. Бүтээгдэхүүн хэрэглэгчдэд таалагдаад байна. Бүтээгдэхүүн хэрэглэгчдэд таалагдж байгаа гэдэг маань хэрэглэгчдэд байгаа асуудлыг тухайн бүтээгдэхүүн шийдвэрлэж чадаад байна шүү дээ, тийм? Гоо сайхан бүтээгдэхүүнүүд бол нөө үнэхээр бүсгүүчүүдийн арсыг гой сайхан болгож чадаад байна. Тийм учраас тэр бүтээгдэхүүнээ бид нар буцаах юм уу? Буцаахгүй. Авч хэрэглээлээ. Дахин хэрэглээд байна. Эндээс юу харагдаж байна гэхээр атоми бол үнэмлэхгүй чанар гэдэг урайндор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Үнэмлэхгүй чанар. Маш чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэрийг олон нийт худалдаж авах боломжтой, маш боломжийн үнэтэй байх ёстой гэдгийг бодлогыг баримталдаг. Гэтэл бидний толгойд тэрийг ойлгох байгаа шүү дээ. Чанартай юм чи үнэтэй л байх ёстой доо. Тэ? Ийм хямдхан байгаа юм чинь яг л чанартай байж чадах уу гэдэг эргэлзээ хүн болгонд яадаг вүлээ? Төрдөг тэ? Ийм эргэлзээ төрдөг. Тэгвэл энэ эргэлзээг арилгах яагаад хэрэглэгчдэд үнэтэй бүтээгдэхүүн ирээд байгаа юм бэ? Ингэмээргүй байна. Үнэтэй чанартай бүтээгдэхүүн өндөр үнээр ирээд байна. Чанартай бүтээгдэхүүнийг хямд өгмөр үнээр авах нь хэрэглэгчдэд түгээмээр байна гэдэг бодлогыг атоми баримталдаг. Тэгэхэд бол яадаг юм бэ гэхэлээ атомигийн бүтээгдэхүүнүүд байна тийм ээ. За тэгэхэд бол атоми маань яадаг юм гэхээр хэрэглэгч чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэхийн тулд үйлдвэрлэгч бүтээгдэхүүн яах ёстой? Чанартай үйлдвэрлэх ёстой. Тэгээд үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүн очих юм бол олон хэрэглэгч тэндээс яах нь авч хэрэглэх боломж бүрдэнэ. Ойлгомжтой шүү дээ. Гэтэл бүтээгдэхүүнээ хямд үнээр зарах гэхээр үйлдвэр бас өөрөө доголдохгүй ажиллах ёстой шүү дээ. Үйлдвэр өөрийнхөө зардлыг нөхөх ёстой. Тэгэхээр атоми юу гэж үздэг юм гэхээр үйлдвэрлэгчд тулгараад байгаа энэ асуудал, хэрэглэгчдэд тулгараад байгаа энэ асуудлыг хооронд нь шийдээд үйлдвэрлэгчээ дэмждэг буюу үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг компани. Үйлдвэрлэлд хөрөнгө оруулаад танаа одоо жишээлбэл бид нар атомигийн сойзыг бүгдээрээ мэдж байгаа хэрэг атомигийн сойзны үйлдвэрлэх юм байхгүй шүү дээ. Сойз үйлдвэрлэдэг компани хамгийн чанартай сойзыг гаргаад ирнэ. Хамгийн хямд үнээр шүү. Гэт үйлдвэрлэлээс гараад ирэнгүүт үйлдвэрлэгч юу хүсгүүхээр энийг маш олон тоогоор зарахгүй бол биднэрт яах нь ашиг
ашиггүй шүү дээ. Тэнгүүт атомыгоор дамжуулаад нөгөө хэрэглэгчдэд энэ нөгөө сойц маань хамгийн хямд үнээр яах нь хүрдэг баг. Тэгэхээр атомын бол үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоёрыг хооронд нь холбож өгөх гүүр болж чадсанараа нөгөө үнэмлэхүй чанартай гэдэг бүтээгдэхүүн маань яах нь биднэрт хурж ирж байна. Дундаа ямар нэгэн дундын зууршлал ерөөс ороогүй учраас биднэрт тэр бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрийн үнээр авах боломжтой болж байна. За манай Эрдэнэтийн одоо хотоос захиалгын Эрдэнэтийн төвдөрөө авчираад авдаг баг тийм үү? Тэгвэл карбоны мөнгө төлдөг үү? Ачааны мөнгө төлдөг үү? Төлөхгүй. Тэр хин төлөд аа? Атомын төлөд шүү дээ. Атомын төлөд. Энэ таны гар дээр л энэ үнээр авчрахын тулд яасан юм? Атомын энэ гүүрч болж өгöd байгаа байхгүй. За гэтэл одоо ийм асуудал гарч байна. Хотоос одоо багийнхаа гишүүд надад бэлэн байгаа бараагаа явуулъя би яаж явуулах вэ? Нөгөө вокзал дээр чи очиод хайрцаг тийгээд нэр дугаар шиг тавиад хайрцагтай явуулна үстэй тий. Тэгэхээр би тэр нэгний хүнд хэдэн төгрөг өглөө. За хэдэн төгрөг өгнө шүү дээ тий ачааны юм. Тэд нар ч бүр ингээс урцсан тий 5 жижигээс намаараад 20 30 төгрөг дуртай байгаа хоёрт авчихдээ. Тэгэхээр би 20,000 төгрөг өгчөөд энэ яах юм? Үйлдвэрийнхээ үнээр зараараа гэдэг чадах уу? Чадахгүй шүү дээ. Би ядч тэр 20,000 төгрөг гаргаж авах бодно үстэй. Тэгэхээр би тэн дээр нөгөө бүтээгдэхүүн болгоно гэж нэг 5-10 төгрөг нэмэн үстэй. Тий. Тэгэхээр та хямдхан авч гин үнэтэй авч гин үү? Үнэтэй авч шүү дээ. Өөрөө захиалаад авснаас бэлэн бараа авсан ямар вэ? Үнэтэй байгаа шүү дээ. Тэр чинь бас буруутах аргагүй шүү дээ. Тэд бас нэггүй ажиллаа хөдөлмөрлөөд шүү дээ, тий. Тэгэхээр энэ бүх гарч байгаа эрсдлийг чинь ерөөсөө яах нь шийдээд атомын үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын хооронд нь холбосон гүүр болж өгч байгаа. Энийг ойлгочих юм бол хэдүүлээ нөгөө үшээ энэ үнэтэй ийм чанартай байж ийм юм хямдхан байж чадахгүй гэдэг эргэлзээ яаж алга болчих шүү дээ. Алга болчих тий. Тэгэхээр зөвхөн ингээл олноор нь үйлдвэрсэн барааг ингээл зарах гэдэг авах ш атомын чинь үйлдвэрлэгчээ хүртэл дэмждэг юм. Гэхдээ үйлдвэрлэгч нэрээ тавьж байгаа шаардлага нь юу гэхээр хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр гаргах шүү гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Тэгэхдээ хамгийн чанартай түүхийд материалыг ашиглах хэрэгтэй гэдэг шаардлагыг бас тавьж байгаа. За одоо жишээлбэл энэ аппликейшн дээр байгаа омега байна тий. Омега Аляска омега гэдэг. Яагаад Аляска омега гэж нэрлсэн гэхээр Аляскийн хамгийн цэнгэг усанд амьдардаг загсыг ашиглаж энэ омегаг яах нь гаргаж авсан. Хамгийн цэнгэг усанд амьдардаг учраас тухайн загсны одоо эдисэн тэр тосон найрах аюу сайн хүний бие хурдан уусдаг. Тэгээд энэ омеганы туршлага байдаг ш. Бид нар омега уугаад бидний гидс рүү ороод тэр чи яаж байгаа вэ? Задарч байгаа шүү дээ, задарч ингэж. Тэгэхээр Аляска омегаг өөр омегатай харьцуулаад ингэж усан тутгаад үздэг. Яг ингэ усан тутгаад үздэг. Тэгэхээр ямар ч тийм тундас дээр нь хөвөх мөв ямар ч асуудал байхгүйгээр усандаа яадаг байна. Ингээд уусаа шингэдэг. Тэр усанд уусч байгаа юм чи бидний бие чинь 70% нь юу вэ? Ус шүү дээ. Тэгэхээр бидний бие илүү сайн шимэгдэж тарж үйлчлэгээ үзүүлнэ гэсэн үг. Энэ шаардлагыг бүгдийг яах нь атомын тавьдаг учраас бүтээгдэхүүнүүд чанартай гарч ирдэг. За зөвгийн жилеттэй онод баярх юм байхгүй тийм ээ. За ингээд үнэмлэхүй чанартай бүтээгдэхүүнийг гаргаад ирдэг юм байна. За ингээд харахаар за атомын бүтээгдэхүүн бол үнэхээр чанартай юм байна гэдэг хэдүүлээ ойлгосон. Тэгвэл бусад ижил төрлийн компаниудаас бид нар юугаар ялгарч байгаа юм бэ гэж тийм ижил төрлийн компаниудаас. За атомын бол таныг орж гэж ямар нэгэн бүртгэлийн хурамж авахгүй. Атомид мөнгө өгсөн хүн байна уу? Байхгүй тийм юу ч байхгүй. За ямар нэгэн төрлийн татвар шимтгэл авахгүй. Өнөөдрийн хурлын заал болж байгаа тэтэн төгрөг өгөө такс өгөөд сургалтандаа суугаараа гэдгийг манайд юусэн байдаг. Тийм. За одоо юу гэдэг ингээл аппликейшн ашигласны авч аппликейшн хөгжүүлсний төлбөр, вебсайт ашигласны төлбөр гэж нэг ч төгрөгийн татвар хурамж таанаас юу хэнэ авдаггүй. Ерөөсөө бүгдийг атомын өөрөө хариуцдаг. За хувийн ПВО-ны хадгалагд нь хизээж устдахгүй гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та атомыг бүртгүүлээд ороод ирэхээр 6 оронтой код авч байгаа. За бид нар банкны кодоо сайн ажилладаг ш 50 оронтой дадаа гэж ажилладаг ш 10 оронтой тийм. Тэр атомыг яг тань тийм 6 оронтой код өгнө. Энэ кодн дээрээ хийсэн захиалга чинь хизээж устдахгүй. 8 оронтой болов. 8 оронтой авчлаа 8 юм. 8 оронтой тэр код хизээж яах нь устдахгүй. Тэнгүү цаа өмнөх момент хүмүүс маань ярьлаа ш. 3 үедээ өвлөгдөн гэж юу өвлөх гэдэг юм болоо те. Юу өвлөх гэдэг юм гэхээр энэ 8 оронтой кодоо өвлөх гэдэг. 8 оронтой кодоо өвлөх гэдэг. Энэ кодны цаана юу байна вэ гэхлээр энэ кодны цаана юу байна вэ гэхлээр таны бүтээсэн систем байна. Атомын систем байна. Энэ систем ажиллаад магадгүй та амжилттай ажиллаад үр хөвгтөө өвлөгдөх одоо үнэт өв болтол тэр атомын тэр кодоо ашигласан байж болно. Тэ? А гэтэл тэгээд ашиглаад тань сар болгон тогтмол орлого орж ирээд байдаг байлаа шүү дээ. Тэгвэл таны хүүхд яах вэ? Юу ч хийхгүй байж яхна ээжийн бүтээсэн системээс сар болгон яхна орлого ороод ирчих. Энэ тохиолдол атомид маш их байгаа. За Америкийн амжилтын актив дээр аав нь атомын ээжээр өнгөрсөн. Тэгээд охиныг хайсаар аваад атомыг олоод охинд нь тэр үг нь өвлөж байгаа байхгүй. А тэр охиныг хайж хооронд 2-3
жилийн хугацаанд тэр аавын авч урамшуул ороод байгаа шүү дээ. Тэр урамшуулыг бүгдийг яах нь охинд нь гартуулж өгч байгаа. Охин тэр бол үнэхээр нөгөө юу яаснаа мэдэхгүй. Тийм үг байгаач мэдэхгүй аав натаа байжсэн гэж мэдэхгүй юм уу те. Ингээд юм өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол бодиттой байх нь. Хөрөнгө болж үр хөвгт маань үлддэг байна. За эсрэгээр нь бодъё. Та атомыг өнөөдөр бүртгүүлчихэд за гэж ойлгоогүй хийгээгүй байж болно шүү дээ. Хийгээгүй байж болно. А гэтэл таны охин сонирхоод хүүшээ атомыг ч мөнгө олж болдгийм биш үү? Али одоо би орё нэг хэрвэл. Үгүй ээж нэг тэгэл бүртгүүлжсэн байгаа болов. Гэхэд таны аяг байж бол үр хөвгч тэрийг аваад цааш нь үргэлжлүүлэх яах нь боломжтой болно гэсэн. За бараа авах ёстой гэсэн доод хэмжээ гэж байхгүй. Өнөөдөр 4 сарын 10 те 4 сарын 10. За 4 сар дуусгаас өмнө урамшуул авахгүй бол одоо хэдэн төгрөгийн оноо хийжүүл авахгүй болохоо байлаа гэдэг дарамт манад байдаггүй. Тэ? Та хизээ урамшуул авах боломжтой тэр бол тиймийнхэн хөрөнгөлөгдөж яадаг, тооцогдож яадаг. За бүх гишүүд нь мөнгөтэй болох маркетингтай гэж. Энэ юу гэлж юм гэхээр энэ ерөөсөө бусад нэтворк маркетингуудаас ялгарч байгаа гол давуу тал байна. Энэ атомыг өнөөдөр орсон байна уу, маргааш орсон байна уу, жилийн өмнө орсон байна уу хамаагүй бүгд адилхан. Юугаараа ялгаатай вэ гэвэл хийж чадчих нь уу, чадахгүй байна уу гэдгээр л ялгаатай. Төрүүлж орсон төрүүлээ баяжчихна гэсэн үг ойлголт байхгүй. Яагаад төрүүлж орсон төрүүлж баяжаад байгаа гэхээр бусад маркетингууд яадаг юм гэхээр элсэлтийн мөнгөөрөө ашиг олдог компаниуд байдаг байхгүй. Одоо алтан багц ав, мөнгөн багц ав тий. Шинэ хүн оруулах тусмаа тэрний урамшуулыг нөгөө хүмүүс яагаад байна? Аваад байна шүү дээ тий. Тийм учраас олон хүн оруул, олон хүний урамшуул аваад байгаа учраас дээдлийн хүмүүс яагаад байна? Баяжаад байна шүү дээ. Гэтэл атомыг нэг ч төгрөг авахгүй шүү дээ. Нэг ч төгрөг өгөхгүй. Тий. Та хийх хэсэг таны өөрөө юу болж хуурж байна? Сонголт олж хуурж байна. Тийм учраас бусад сүлжээний юунуудаас ялгаатай. Тэгээд эрт өрөө орсон хамаагүй хийж чадчих байвал та атомыгаас өөрийнхөө системийг бүрдүүлэх боломжтой гэсэн үг. За хязгааргүй бүртгэлийн систем гэдэг. За хязгааргүй бүртгэлийн систем гэдэг нь таны багт одоо хэдэн мянган гишүүж байж болно. Магадгүй хэдэн саяч байж болно. Би одоо өнөөдөр ингэж явж байгаа өвөр Монголтой танилцаад нөгөө өвөр Монгол цаашаа хэдтууд ингээд миний багийг задлаа гэж яваад нэг харсан чинь миний одоо нэг талд сая гаруй хүн байж болно шүү дээ. Тэгвэл саятах хүн худалдаа авалт хийхэд саятах хүн одоо 10,000 PV-ний худалдаа авалт хийхэд дээшээ 999,900 хүндээ бүх нөгөө юу нь орно 10,000 PV бүгдд нь яг жиг дийжих яах нь бодогдож орно. Энийг юу гэлээд байгаа гэхээр хязгааргүй бүртгэлийн систем гэж хэлдэг. За нөгөө талаас дэлхийн аль улсаас гишүүн эсвэж болно гэж байна. Эрдэнэтэд ирснийх нэг түүх ярихад Эрдэнэтэд ирээд бид хэд сургалт хийсэн. За тэгсэн чинь айгүй гоё ингэж байгаа байхгүй. Манай охин Италид сурдаг те үзье те. Манай охин Италид сурдаг юм оюутан байгаа. Италид гишүүн эсвэж болох болов эндээс юм явуулахад айгүй төвөгтэй байдаг. Тэндээс гишүүн ингээд олоод авч болох болов гэж байгаа байхгүй. Тэгээ би охинтой холбогдоод хоёулаа ингээд яг нөгөө охин бүртгүүлээд тэгээд манай анхны одоо гадаад улсын иргэн танаа Эрдэнэтээс төрсэн Италид одоо бүртгүүлсэн одоо юм оюутан охин байсан. Тэгээд нөгөө охин яасан юм гэхээр гадаад улсууд ингээд энэ эрүүл мэндийн үзлэг айгүй үнэтэй одоо шүдмүүд бол айгүй үнэтэй байдаг. Тэгээ хичээд аминд юу захиалгаа яах вэ гэсэн чинь эхлээд би хичээ шүдийн оо захиалмаар оосоо захиалмаар шүд амар үнэтэй байдаг. Тэгээд тэр охин яаж юм Итали оосоо судалдаад авахд манай багч юу норж ирж байна. Оноо норж ирж байна. Тэгэхээр ийм амархан дэлхийн аль ч улсаас гишүүн оруулж тухайн Италид орж байгаа гэдээ надад хэдэн төгрөгийн хурамч төлөөгүй. Атомын жүж төлөөгүй. Зөвхөн аппликейшнээр татаад худалдаа авалтай хийж байгаа. За нэг бүртгүүлсэн аягаар дэлхийн хаанаас ажиллах боломжтой гэдэг сая хэлээд байна те. Нөгөө Итали бүртгүүлсэн охин тэр нөгөө 8 ордоо код авч байгаа тэрүүгээрээ дахиад Италид сурдаг одоо өөрийнхөө аль ч улсын иргэнийг яах нь бүртгэх боломжтой байж. За тэгвэл одоо хэдүүлээ ингэж харлаа шүү дээ те. Айгуу том юу юм байна? Систем юм байна. Тэ? Энд хэдүүлээ маш чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч улсаас аваад хэрэглэх боломжтой юм байна. Өргөн юм байна. Тэгвэл атомыг хийнэ гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэ? Атомыг хийнэ гэж юу хэлээд байгаа? Хийж чадсан төрүүлэл одоо ингэж амжилтанд хүрч болдог. Хийж чадахгүй байгаа байна гэж ярьж штэ. За тэгвэл атомыг хийнэ гэж юу хэлээд байгаа юм бэ гэж. За нэгдүгээрт нь атомыг хийнэ гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр өөрийнхөө дэлгүүрийг атомыгаар солиод. Өнөөдөр бид нар бүгдээрээ хэрэглэгч нар дөнгөж төрөөл бид нар юу хэрэг болдог лээ? Үлгий хэрэг болдог тийм памперс хэрэг болдог. Ингээл ерөөсө хүүхдээс авахлаа бид нар одоо хөгшөөх бол бүх хүмүүс юм хэрэглэгч нар байдаг. Тэгэхээр өөрийнхөө хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнийг атомыгаар солих хэрэгтэй гэж хэлдэг. Яагаад тэгээд вэ гэхээр та атомын бүтээгдэхүүнийг хэрэглэж үзчихэж чанарыг мэдэрнэ. Хэрэглэж үзчихэж та хүнд яаж ах юм? Хийлж өгч чадна. Одоо хэрвээ та ингэж хазаарч авал атомыг хийдэг гэдэг хүүхдүүдийн царайг хараарай. Бүгдээрээ адилхан байна. Яаж байгааг л гялцж байгаа, гэлтганж байгаа, тойлож байгаа.
Тэр чинь яаж байгаа? Атомынхаа бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа учраас. Бүтээгдэхүүнээ хэрэглээд ингэж явж явах юу харагдахгүй гэхээр хүмүүс өөрөө ирэхгүй асуугаад хэлдэг. Хөөш чиний царай яасан гоё болцсон. Чи яагаад ингэж гоё тураад байгаа? Юу хэрэгэлсэн? Яасан ингэ нөгөө хөтөж байгаа юм? Ам асуугаад хэлдэг байхгүй. Тэр үед нь одоо яах юм? Мэдээлэлээ түгэй. Үшээ би атомын фемзитийг хэрэгэлсэн шүү. Тимзитийг хэрэгэлсэн. Ийм маск тавьсан тий. Сая түрүү манай нөгөө нээлттэй өгүүлж шүү. Турах хөтөлбөртөө орсон. Тим бүтээгдэхүүн хэрэгэлсэн. Энэ цайг нь уусан гэдгийг яах нь хэлээд өгч. Тэгэхээр тэр хүмүүс яах юм? Сонирхон шүү дээ тий. Үшээ тийм үү? Тэгвэл би бас тэгэл та. Би бас энийг хэрэглэе л та гэж хэл. Тэр үед нь бид нар юу хийх ёстой вэ гэхээр тухайн хүний гишүүнээр бүртгээд нөгөө 8 ордоо кодыг гаргаад утсан дээр нь аппликейшнийг татаад хэрхэн яаж захиалга хийх ёстой гэж яах нь зааж юу. Энэ юу хэлээд байгаа гэхээр энэ тухайн та өөрийнхөө нөгөө үр хөвгтдээ өвлүүлэх системийг бүтээж байгааг энэ хэлээд байна. Тэр хүнд яаж захиалга хийхийг зааж өгж байгаа чинь нөгөө үр хөвгтдээ өвлөгдөг атомын системийг бүрдүүлж байгаа нэг энгийн алхамч юм баггүй. Түүнээс биш ямар юм хэрэгжилж байгааг өө навслууц зэд хэрэгжилж байгаа. Наад бэлэн байж чи авчмаад идэж штэ. Ингээд тэр хүнээс худалдаа авалт тэгээд мөнгөний аваад явал нөгөө хүн чинь системд орж чадахгүй. Тэгэл би нөгөө хүнд бүтээгдэхүүнээ санал болгохгүй нөгөө хүн чинь тэр бүтээгдэхүүнийг олж авч чадахгүй. Би бүтээгдэхүүнээ санал болгохгүй гам чинь санал болгохоо болж байгаа чинь надад дахиад юу орлого байх юм? Орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр атомын хийн гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр тухайн бүтээгдэхүүнээ хэрхэн яаж захиалах тэр аргачлалыг л тухайн хүнд яах юм? Зааж өгье атомын хийн гэдэг. Тэр зааж өгж байгаа процесс чинь юу юм гэхээр таны үр хөвгтдээ өвлүүлэх гэдэг нь юу вэ? Системийг бүрдүүлээд байгаа. Тэгэхдээ хамгийн гоё нь та тэр систем рүү яах ёстой гэхээр та тэр системийг дэлхийн аль ч улсаас бүрдүүлж болно. Таны тэр систем дэлхийн аль ч орноос хүмүүс ирж одоо бүртгэгдэж болно гэсэн. За Солонгосын хувьд ажилладаг шүү дээ, тийм. Солонгост орж ажиллахад таанд очих ёстой. Солонгост очих ёстой. Солонгост очиагүй юм чи Солонгост ажиллаж чадах юм. Чадахгүй шүү дээ, чадахгүй. Гэтэл атомын бол Эрдэнэтэд энэ суужаад гар утсаар харж байгаа Солонгосоос орлого олох боломж бидэрт яах вэ? Байна шүү дээ. Яаж тэгж олох вэ? Солонгост гишүүн эсвэж болно. Солонгос хүн гэртээ савн боог авахд надад юу орж ирэх юм? Оноо орж ирнэ. Оноо орж ирж байгаараа би юу авах юм? Урамшуул авах. Тэ? Тэгээд тэр Солонгос байгаа хүн нэг удаа худалдаа авах хийх үү? Үгүй шүү дээ. Үнийг хэрэглэвэл хязгааргүй. Байнгын тасралтгүй ингэж яах нь? Худалдаа авалт хийж яадаг. Тэр худалдаа авалт хийх процесс дунд намайг унтжсэн ч хий, намайг босжсэн ч хий, намайг аялжсэн ч хий, намайг ямар ч байсан хүмүүс хэрэглэгээ юм хэрэглэх яах нь зогсохгүй. Тэр хүмүүс худалдан авалт хийгээд аппликейшнаараа захиалга хийх болгонд л надад манай багт юу орж ирэх юм? Нөгөө нэг яриад байсан гоё юмуч яах нь орж ирж шүү дээ. Гоё юмуч орж ирнэ. Нөгөө унтжахад орж ирдэг мөнгө чи яг тэр үед орж ирж. Тэгэхгүй бүгдээр өөрөө гүгээл өөрөө бүх юмаа зараад өөрөө л ингэж яваад байвал өөрөө хийхэ болгоод орж ирэх орлого дахиад яах нь байхгүй. Энэ бол нөгөө атомын системийг бид нар ашиглаж чадаагүй, системээ ойлгоогүй, системдээ орж чадаагүй гэсэн үг байхгүй. Тэгээд ингэж хаширсан хүмүүс бас байдаг. Ойлгоогүй учраас нэг л барааваад ингэж хаширсан хүмүүс байдаг. Нөгөө талаас атомыг хийхэд танаас тэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардсан уу? Шаардлагагүй. 10 саяг аваад атомыг алхаад гэсэн найз гарч ирсэн үү? Гарч ирсэн үү? Ирээгүй үстэй тий. Өөрөөсөө таны өдөр тутмын авдаг бараа бүтээгдэхүүн шүү дээ. Та оосойд самбог тий одоо өөрөө гэдэг шампунь тий тавг одоо юу бүх юмаа ингэж авдаг юмаа ингэ зөвхөн атомыгоор сольсон. Ингээд бол танаас нэг жоохон хүчин чармаалт гарна. Манайхан чи яадаг гэр яг одоо байхгүй болсон мэддэг тий. Яг одоо өнөөдөр л сам дууссан гэдэг бушуухан гараад аваад ирдэг тий. Гэтэл одоо энэний орд хэдүүлээ яах вэ гэхээр жоохон харна. За 3 хоногийн дараа сам дууссан, 2 хоногийн дараа сам дууссан. Урдчилж хараад тэрийг л хэдэн хоногийн өмнө яаж захиалгал ажил байна. Амар хатуу штэ тий. Яг одоо авъя. Авахгүй бол өглөө. Яг одоо үсээ угаахгүй бол яг өгөх гээд шампунь аваад тэр гэдэг байхгүй. Гэтэл шампунь бол нэг өдөр гинт дуусчаагүй штэ тий. Тэр хүн мэдчихсэн. Хэдэн өдрийн өмнө захиалгал асуудал. Ингээд нэг жоохон адгуу зангаа жоохон хойшин дараад атомынхаа системээс захиалдаг тэр тогтолцоог л арга замыг л бид нар хэн зааж өгөх ёстой. Багийнхаа гишүүд зааж өгөх ёстой. Багийн гишүүд чинь цаашаа хэн зааж өгье? Дахиад өөрийнхөө багийн гишүүд зааж өгөх ёстой. Тэр нь дахиад өөрийн чинь багийн гишүүд зааж өгөх ёстой. Тэгэхээр нэг хүн би ингээд ганцаараа явснаас багаараа олон хүнд мэдээл илүү хурдан яаж төгж штэ тий. Тийм учраас атомыг гэдэг бол атомыг хийн гэдэг нь атомын үнэхээр чанартай байгаа бараа бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэсэн сэтгэл үр дүнгээ хэрхэн яаж захиалахыг бусдад түгээх энэ одоо системийг л бид нар яг атомыг
ажиллах, аль ч орноос оноо цуглагдах энэ системд орж байгаа асуудлууд яг нь дараагийн үед яригдах нь. Тэгэхээр атомыг гэдэг бол хүн болгон зориулагдсан. Атомыг хийгээд тэгэхээр яадгийг гэхэлэр атомын одоо гол зорилго нь юу гэхээр хэрэглэгчийн амжилтанд хүрэх. Хэрэглэгчийн амжилтанд хүрэх. Хэрэглэгч нь хийхээр хэрэглэгч нь бид нар тийм. Биднийг л амжилтанд хүрэхэд бол биднээс нэг ч төгний одоо татвар татаас авахгүйгээр бид нар яагаад вэ? Сургалт хийгээд энийг ойлгооч, ингээд захиалаад авчаач, ийм бүтээгдэхүүнүүд байдаг шүү гэдгийг яах нь санал болгож яриад байна шүү дээ, тийм. Яриад байна. Тэгэхээр атомын энэ хэрэглэгчийн амжилтанд хүргэх энэ системийг дамжуулаад бид нар хэд хэдэн одоо эрхчлүүлэлт хүрдэг. Санхүүгийн эрхчлүүлэлт хүрдэг. Цаг хугацааны эрхчлүүлэлт хүрдэг. Тийм. Тэгээ хамгийн гол нь тэнцвэртэй амьдралыг бид нар атомын бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад өөрсдөө хамгийн их эрүүлж идэг. Өөрсдөө маш эрүүлж идэг. За ингээд бол атомыг хизээ орж ирсэн танд өрсөн. Ялгаагүй хүн болгоныхоо амжилтанд хүрэх системтэй энэ систем хэрхэн яаж ажилтгийг маш энгийнээр одоо би тайлбарлаа. Дараагийн илтгэгчнэр маань бол атомын одоо энэ урамшуул нь яаж тооцогддог юм те? Яаж мөнгө атомыгоос мөнгө олох юм? Тэгээд энэ чанартай маш 600 гаруй нэг төрлийн бүтээгдэхүүнүүдээс ямар бүтээгдэхүүн Монголд байгаа. Энэ бүтээгдэхүүн ямар үйлчлэлээ үзүүлдэг вэ гэдгийг бол ярих учраас та бүхэн одоо энэ семинартаа анхаарлаа хандуулаад маш сайн сонсороо гэж хүсье. За баярлалаа.